It's Friday. Сайн уу? You can. Та бүхэнтэйгээ би 3 дугаараараа мэдчилж байна. Өнгөрсөн дугаартаа бид Рамгийнхаа тайлбарыг дуусгаж, дараагийн дугаартаа сүүлийн Солонгост хамгийн их тренд болж буй Show Me the Money нэвтрүүлгийн ерөнхий мэдээлэл хүргэнгээ замсан мөлий. Амсан ясараа энэ дугаартаа Show Me the Money season 1-ээс 4 хүртэлх дугаарын 1-2 дугаар байрыг эзэд болон бусад мэдээллийг хүрэхээр бичлэгээ бэлтлээ. 처럼 백이 만든 문제 낸드 래퍼 없인 가사 천줄도 못 적어 야 돈 줄게 빵사와 산인시켜서 Show Me the Money season 1. Нэгдүгээр байрын эзэн лого. Өдийг хүртэлх тэмцээнд оролцсоос хамгийн анхны зэрэг өргөн ба Show Me төрүүлсний дараахнаар нэг entertainment-д орсон боловч тухайн үед олигтой амжилтанд хүрч чадалгүй тэр хүн entertainment-аа 200 сая воны өрөнд орсон юм. Харин хүүхэнд үед AOMG-ийн захирал J Park түнд өөрийн entertainment-д орох санал тавьж түүний өр бол 200 сая воныг төлж өгсөн гэдэг. Харин өнөө үед түүний гаргасан маш олон дуунууд чарсад өндөр амжилттай байгаа ба сүүлд Show Me the Money season 4 дээр шүүгчээр хүртэл оролцсон байна. 2 дугаар байрын эзэн рэпер Elton. Солонгосын 2000 оны хипхоп төвхөнд өндөр амжилттай явж байсан Jiggy Plus хамтлагийн гишүүн ба тэрэн Show Me-д оролцохоос өмнө жирийн оффист ажилладаг байжээ. Харин тэмцээнд орсноороо 2 дугаар байрыг эзэж дэгт орсон логог өөрийн байгуулсан IT Entertainment-д оруулжээ. Тэгэхээр өмнө хэсэгт орсон логог 200 сая воны өрөнд оруулсан хүн бол энэ Elton бол тарах нь. Үүнд олон үзэгчид дургуутсан боловч өөрөө надтай ямар ч холбоогүй ажил гэж үүсгэж байсан байна. Show Me the Money season 2. Нэгдүгээр байрны эзэн Seoul Dive хамтлаг. T2 Detail Noboption гээд 3 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг ба өдийг хүртэл ялагчдаас хамгийн амжилтгүй явж байгаа нь. Уулын Show Me-д оролцогч биш шүүгчээр анх орсон ба энэ Show Me-гийн утгагүй төрбөс үүдэлтэй. Тодорхой тайлбарлавал тэмцээний дунд хэсэгт гинтийн байдлаар оролцогч болон шүүгчид хоорондоо өрсөлдөх болж Seoul Dive хамтлаг тэмцээний эцэст нэгдүгээр байрт ордог юм. Үүнд үзэгчид шүүгчийн төрүүлдэг утгагүй тэмцээн гэх мэт комплайн гаргаж байсан ба тухайд Солонгос даяар шуугилж байлаа. Санаа Seoul Dive хамтлагийн нэг гишүүн Show Me the Money season 8 дээр дахин оролцож байгаа гэлээ. 2 дугаар байрын эзэн Jisoo. Seoul Dive дөрөвдөө Nikon онооны зөрүүтэйгээр ялагдсан ба тэрэн фристайлаараа Солонгос нэртэй. Түүний үзүүлсэн фристайлууд Show Me 2-ын леженд үзүүлбэрүүдийн нэг болсон бөгөөд тэмцээнээс хойш уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн боловч тэмцэх амжилт олоогүй. Харин өнөө үед Jisoo радио болон ТV нэвтрүүлэгт оролцсон. Цааш тийм мэргэжлээ MC тал руу чиглүүлж байгаа юм шиг байна. Show Me the Money season 3. Нэгдүгээр байрын эзэн YG Entertainment дахь Icon хамтлагийн гишүүн Bobby. Bobby анх тэмцээнд оролцоход үзэгчид idol байж явах гэж орж байгаа дуудлага муутай, холоогоо албаар шахаж дуулдаг гэх мэт орлон комплайнууд ихтэй байсан боловч энэ бүгдийг үл хайхран Tokyoid болон Toki продюсеруудын чиглэлийн дор Bobby тэмцээнд нэлийн даастай төрүүлж чадсан юм. Харин өнөө үед тэр нь хамтлагийн болон хувийн уран бүтээлт гэх мэт олон ажлуудыг араараас хийн тун цаггүй явж байгааг нэ. 2 дугаар байрын эзэн Ion. Ion болон BTS Train-аар бэлтгэж байсан боловч Ion-ы хувьд BTS хэтэрхий idol тал руу чиглэж байгааг мэдэрч Train-ы байха болон цараа рэп тал руугаа чиглэхээр шийджээ. Show Me-д оролцсоноор олонний танил болж олон хүчний хайрыг өртөө татаж байсан боловч 2016 оны 4 сард харт тамхины асуудлаар шүүхээс тогтоол авчээ. Мөн тэрний дараахнаар найз охинтойгоо дотн харьцаа үүсгэж байхдаа найз охиныхоо нүүрлүү зогсон гэх хэрэгт бас холбогдчихжээ. Харин үнд Ion хариулахдаа манай найз охин нөгөө юу яах та ширүү харьцаанд дуртай болохоор намайг зөхиод өгөөч гэж хэлсэн гэж хариулсан байна. Үүнээс болж бас л тогтоол авч хорхот хоригджээ. Хамгийн муухай энэ хэрэг дуусны дараа найз охин дахин түүнийг нэр хүнд алдагдуулсан гэх хэрэгээ шүүхэд мэдгдсэн байна. Иймээс Ion одоогоор шүүх цагдаагийн хэрэгээ хөдөлтөн уран бүтээлээ төр тасарсан байна. Show Me the Money season 4. Нэгдүгээр байрын эзэн Basic. Basic нь 2000 оны сүүл 2010 оны ихэнх үеийн Солонгосын нэртэй рэперүүдийн нэг билээ. Гэвч рэп хөгжмийн чиглэлнээ өөрчлөгдөж мөн гэр бүлтэн асуудал үүснээс болж уран бүтээлээ орхин жижиг компани ажиллаж эхэлжээ. Баг багаар мартагдж байсан Basic Show Me the 4-т хүчээ үзэн үзэгчдийн хайрыг дахин татж эхлэв. Тэмцээний дараагаар хит хитэн дуу болон альбом гаргасан боловч одоо хүртэл тэмцэх амжилтанд хүрээгүй ч гэсэн уран бүтээлээ орхилгүй зүтгэсээр байгаа лээ. 2 дугаар байрын эзэн Winner хамтлагийн рэпер Sung Min-woo. Show Me 3-ын ялагч Bobby-тай адил YG Entertainment-ийнх болохоор тэмцээнд орсноос хойш үзэгчдийн сонирхлыг ихэд татсан. Sung Min-woo Show Me 4-т орсноороо үзэгчдэд чадварлаг рэпер айдол гэдгээ баталж мөн YG-ийн гэсэн шиг Big Bang хамтлагийн TN-тэй хүртэл хамтарч дуулсан билээ. Гэвч тэмцээнд төрүүлж чадалгүй Basic ялагдсан нь тухайд нэлээд шүүгүүлж байсан юм. Өнөө тэр нь дэлхийд аяр фэнүүдтэй болж хамтлагийн, хувийн, зурагтын гэх мэт маш олон ажлуудын завгүй явсаар байна.
Ингээд та бүхэнд би өнөөдөр Show Me the Money season 1-ээс 4 хүртэлх мэдээллийг дамжууллаа. Дараагийн дугаартаа 5-аас 8 хүртэлх мэдээллийг хүргэх болно. Тиймээс see you next Friday. Bye bye.